үйлчилгээний салбар Horeca-чин өөрөө тухайн хүнийг бүр хаашаачвал хаашаа тэр карьерийг гайхалтай хөгжүүлж өгч чаддаг тийм газар байдаг. Сайн намайг Гомб Нэрэн гэдэг. Би Монголын Бартендер Бариста холбооны тэргүүн байна. За би одоогоор үйлчилгээний салбарт ажиллаад 23 жил болсон байна. Үйлчилгээний салбарын үнэнч сурагч байна. Улаанбаатар хотын хөгжил, Улаанбаатар UB Nightlife тийм үү? UB Nightlife-ийг цөмөрө харьцангуй Nightlife гэхлээр илүү клубын шөнийн 12 цагаас хойш гэдэг талаас нь бас харах нь жоохон өөрөөсгөл байх шүү. Evening буюу те ажлын дараах after work цагаас цөмөрө UB Nightlife-ийг анзааръя. За тэгэхээр UB Nightlife маань харьцангуй сүүлийн 10 жил харьцангуй хурцтай хөгжиж байгаа. Магадгүй сүүлийн 10 жил иймэрхүү хурцтай хөгжиж байгаа олон дэлхийн гайхалтай хотуудын нэгт бид нар тэнд бол бид нар яг багтаж байгаа гэж миний зүгээс бол харж байгаа. За тэгэхээр UB Nightlife дээр энэ олон залуучууд бизнес эрхлэгч нар өөрсдийнхээ пашнтай энэ гайхалтай хүмүүсүүд байна. Бас дээрээс нь цөмөрөө гайхалтай энэ бүтээгдэхүүн оруулж ирж байгаа импортлогч компаниудын өөрсдийн хөгжлийг хамтд нь яг ижлэгэн хамт хөгжиж ил энэ дотоодын үйлчилгээний салбар маань энэ Horeca маань хамтдаа хөгжиж байдаг болохоор өнөөдөр бид нар 10 жилийн өмнөх 5 жилийн өмнөх импортлогч байгууллагуудын чанар, боловсон хүчний чанар тэгээ оруулж ирж байгаа гайхалтай бүтээгдэхүүнүүд нь биднээсээ өдөр тутмын амьдралд алкоголик болон алкоголгүйгээр яаж хүчтэй нөлөөлж байгаа нь бидний нүдэн дээр илт байгаа болохоор энийг бол би харьцангуй маш өндөр хөгжилтэй байгаагаар төсөөлж байна. Энэ хөгжил маань өнөөдөр энэ түрээд бас зогсчихгүй минут алхам тутам бүр өдөр бүр бид нар энэ гайхалтай үйлдэлүүд бол бүгд хөгжиж явж байгаа. За тэгэнгүүт энэ хөгжлүүдийн хажуугаар би илүү тодтогт хэлье гэхээр биднээсүүдийн бартендер болон #бартендер болон коктейл те холимог ундааны хөгжил бол маш гайхалтай хөгжиж байна. За тэгэхээр сүүлийн 2-3 жил биднээстэй бартендерийн холбоо болон биднээсүүдийн ивент фестивал хийдэг арга хэмжээнүүд маань дээрээс нь Улаанбаатар коктейл вик маань өнөөдөр сүүлийн 4 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь гадны биднээсүүдийн сошиалор болон ном сэтгүүлээр ингээ харддаг гайхалтай адмайр хийдэг нөгөө нэг суперхеро одууд маань старууд маань өнөөдөр энэ богино хугацаанд биднээстэй найз нөхдүүд болоод бид нар ч байнгын уулзаж очиж тэр идэгээ Улаанбаатарт авчирж ирдэг бас маань цөмөрөнгөч хувьд бол туйлын гайхалтай хөгжлийн хурдч байсан болоо гэж бодож байна. За үйлчлэгээний байгууллагын CIS бас нэг тусдаа категори яалтчгүй тусад нь харах ёстой. Бас дээрэс нь interior design ба хүмүүст өгж байгаа тэр venue бол бас яалтчгүй нэг тусдаа очиж байгаа. Энэ хоёр маань харьцангуй тусдаа энэ хоёр цогцоороо нийлжиж дээрээс нь бид нар хамгийн чухал үйлчлүүлэгч гэдэг хамгийн чухал хүн манд үйлчлүүлэгч болж байгаа тийм ээ. Үйлчлүүлэгч байхгүйсэн бол энэ интерьер хэн зориулж хийх ёстой байсан. Үйлчлүүлэгч байхгүйсэн бол энэ CIS хийгээд ямар шаардлагатай юм тийм ээ. Тэгэхээр энэ салшгүй юм гайхалтай зүйл байгаа нь бол ойлгомжтой. Хүнсэн дээр хоолн дээр бид нар шал өөр зүйл ярих байх бас харьцангуй. Ижилтэй гэхдээ харьцангуй өөр байх. За тэгэхээр шингэн хүнсэн дээр цөмөрөө ингээ ярихлаар тухайн venue болон тухайн үйлчлэгээний газар маань магадгүй ойлгомжтой нь хаана байршилтай ямар customer үйлчлүүлэгчид үйлчлүүлэх юм гээд энэ уялдаа хамгийн дийлэн хүмүүстэй харьцангуй орчин үед нөгөө мартагдуулаад байдаг нь боловсон хүч юм. Тухайн цэс маань өөрөө гүйжчихэд үйлчлүүлэгчдэр очиж өөрийгөө зарч чаддгүй тийм ээ. Тийм болохоор ийм зүйлүүдийг дуртахын хажуугаар бид нар яалтчгүй орчин үеийн боловсон хүчийн залуучууд болон сервер уртлын зөөгчүүд байж болно бартендерүүд бариста энэ гайхалтай хүмүүсүүд маань өөрсдөө personality буюу өөрсдийнхөө хувь хүн дээр тулгуурсан зан характер дээрээс баунс хийгээд мэрэгжлийн хандлага мэдлэгээ хамтд нь нийлүүлээд энэ гайхалтай зүйлүүдийг хамтд нь бий болгодог болохоор аль нэг нь марч болохгүй. Тэгэхээр энэ бол дандаа багын ажиллагаа байдаг. Тэгэхээр энэ багийн ажиллагааг төдий чинь маш гайхалтай хийж чадсан, баг болж чадсан тухайн байгууллага бид нэр ийм өндөр үнэтэй алтан сандалтай байгууллага байна уу? Модон сандалтай байгууллага байсан хамаагүй бүгд л гайхалтай баг л урд бага үйлчлүүлэгчүүдийнхаа сэтгэл халамжийн хамгийн дээд зэгт нь хүрэх бүрэн боломжтой байдаг тийм ээ. Гой залуучууд тэгэхээр тэр хэд тухайн альва брендийн тэр доор ажиллаж байгаа хүмүүсүүд брендээрээ proud хийгээд бахархаад тэгээд өөрсдийнхөө миний хэлдгээр мэрэгжлийн арга барил дээрээс нь мэдлэг энэ хоёрыг нь
тухайн байгууллага өөрсдөө л нөгөө хүмүүсүүдэд өгөх ёстой юм. Тэгэхээр бизнес эрхлэгчид өөрсдөө илүү тэр талын зардлыг бас магадгүй бодох ёстой байдаг баг. Тэгэхээр тэр зардал тэгээд дээрэс нь илүү тэр хинээсэн ч үдийн тэр сургалт болон зөв мэдлэгийн мэдээллийг өгөөд тэр мэдээлэл болох нь өөрсдийнх нь брендийнхэн концепттэй хамт наалтаад зөв механизм эргээд явчвал дахиад эцсийн customer амар илүү happy байх шүү дээ. Ерөөсөө л тэр. Энэ илүү цөмөрөө Улаанбаатар night life-ыг бид нэр хөгжүүлж явж байгаа. Гэхдээ хөгжтөр илүү дотоод venue ийм cool байх хэрэгтэй, ийм байхаас илүүтэйгээр одоо олдохгүй байгаа тэр боловсон хүчин тэр залуучуудад энэ ажлын байрнууд юуг хүмүүст офер хийгээд юу нь илүү гоё байгаад нөгөө хүмүүсүүдийг илүү б гэд учиргүй ингээд заахаас гадна нөгөө хүмүүсүүдийг inspire хийж илүү inspire хийж орчин үеийн хүмүүсүүдийг өөрсдийнхөө best member болгодог нь гадны улс орнуудын мундаг хүмүүсүүдийн бизнестэй миний болон дагдаг хүмүүсүүдийн хэлж байгаа жишээ ер нь тийм л болчиход байгаа. Зүгээр л хажууд байгаа шинээр авж байгаа тэр хүмүүсүүдээ л гоё inspire хий. Үйлчилгээний салбар Horeca-чин өөрөө тухайн хүнийг бүр хаашаачвал хаашаа тэр карьерийг гайхалтай хөгжүүлж өгч чаддаг тийм газар байдаг. Тэгэхээр магадгүй цөмөөр гайхалтай бариста кофенд дурлаад бариста кофений мэрэгчлээ цаашлаа тэр roastery болон цаашлаа тэр үйлдвэрлэгч рүү өөрийнх нь карьерийг шифтэлж болдог. Тэгэхээр биднээс өнөөдрийн энэ Horeca салбар тухайн байгууллагын venue болон тэр дотор байгаа зарж байгаа эд юмс бүх болгонд өөрөөсөө цаашаага явах бүтэн карьертэй зүйлүүд байдаг болохоор энэ аюу тийм том цогц зүйл байд юм аа. Тэгэхээр энэ болгоныг орчин цагт бид нар шин залуу магадгүй хүмүүстэй энэ Gen Z гэдэг энэ залуучууд илүү inspiration өгж, inspire хийж, тэгжиж хүмүүсүүдийг үнэхээр гоё тэр passion-ыг хөтлж явах нь л туйлын зорилго байгаа.